боломжоо божит болгоо. 5 богд капитал. Тэгэхээр бондын маань үн өөрөө ингээд хангалттай унсан юм уу гэдэг одоо асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр хэрвээ бондын үн маань одоо хангалттай унаагүй дахиад унах риск байх юм бол яах вэ гэхээр та дахиад ирээдүйд илүү бүр хямдхан дээр авах боломжтой гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл хямдхан дээр аваад илүү өндөр өгөөж олох боломжтой гэсэн үг. Тэгэхээр цаашаага дахиад унах орон зай байна уу? Одоо энэ бондын үн өөрөө дахиад муу мэдээ гараад унах орон зай юу байна уу Монголд те? Монголтой холбоотой муу мэдээ олон улсын цаг дээр гараад бондын ханш дахиад унах тийм орон зай байгаа юу гэдэг асуулт энд гарч ирж байгаа байхгүй. Хэрвээ та энэ бондыг одоо аваад тэгээ байжсэн чинь дахиад муу мэдээ гараад дахиад ханш унаад тэр үед та зарах юм бол алдагдлалд орно. Харин та одоо аваад дараа нь муу мэдээ гараад ханш яч унсан бай. Хугацааны эцэс хүртэл барьчих юм бол та ашигтайгаа гарна. За бондын 2 дахь одоо гол ялгаа бол энэ. Бид дөрөв хэлсэнтэй өгөөж дээр бол 30% гээд яриад байгаа чинь бүтэн жил бариул шүү. 8 сар бариул 8 сар ногтхоо авна шүү гэдгийг онцолж хэлсэн. 2 дахь онцолж хэлэх гэж байгаа зүйл юу гэхээр саяных бонд авлаа. Дунд нь ханшин дээшээ доош янз бүр болно. Гэхдээ хугацааны эцэс хүртэл бариад та мөнгө буцаага авчвал өгөөжтэйгээ хамт мөнгө буцаага авчна. Бонд авлаа. Хугацааны явцад дахиад унлаа. Энэ үед танд магадгүй гинт мөнгөний хэрэг гараад зарах нөхцөл байдал үүсч магадгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр үед нь зарах юм бол таны мөнгө чинь багасна. Та алдагдлалд орно гэсэн үг. За тэгэхээр ковидын үед бол нөгөө доллар дэлхийн даяараа ингээл бүх санхүү зах зээл унжсэн. Тэр үед бол ковидын үед энэ бондын маань одоо гэрээгээ бондыг би ярьж байна. 23 оны 5 сард хугацаанд дуусах бондын өгөөж бол ингээд огцом унжсэн. Үн огцом унсан. Өгөөж нь нөгөө талд огцом өсөж байгаа гэсэн үг. За ингээд ковидоос гараад сэргээд буцаад хэвийн төвшөндөө явж жагаад за буцаад 22 он гараад эхлэнгүүт ингээд үн унаал хийсэн. Нөгөө эдийн засаг муудаж байгаа чи ингээд үнд нь шингээл харагдаад байгаа байхгүй. Ингэж явж байгаа саяны мэдээ гараад пак доошоо иш ордорч. Тэгэхээр ковидын үеийн ёроол бол энд харагдаж байна. Дундаж ханш маань энэ цэнхрээр харагдаж байгаа. Энд харагдаж байна. Тэгвэл өнөөгийн төвшин бол энэ энэ ёроолын төвшин бол улаанаар харагдаж байна. Өнөөгийн төвшин бол энэ цэнхэр дээр ингээ харагдаж байна те. Ингээ харагдаж байна. Тэгэхээр одоо яах вэ гэхээр энэс доошоо унахыг бол үүсэхгүй. Энэ улаан төвшин хүртэл. Тэгтээ ковидын үеих шиг тийм хүнд нөхцөл байдал байгаа юм бол бас үгүй байна Монгол улс. Тэгэхээр энэ ханш бол бас боломжийн ханшийн төвшин байна гэж бидний хувьд бол харж байгаа. Тэгтээ унахыг бол үүсэхгүй шүү. За хэрвээ би дахиад хэлье. Хэрвээ ингээд унчих юм бол тэр үед нь заруул та алдагдлалд орно. Хугацааны дуустал нь хүртэл барьчих юм бол буцаагаад улс мөнгөө төлчвөл та өгөөжтэйгээ өгөөж аваад гарнаа гэсэн үг.